За сайн байцгаана уу? Модон могойчлын мэндийг та бүхэндээ төвшүүлээ. Сайхан шинэлцгээсэн үү? За тэгээд энэ жилдээ эрүүл их хаз жаргал амжилт төлөв дүүрэн байх болтугай. За өнөөдөр GD-гийн шинэ альбомны Drama гэдэг дуугаар нь шинэ бичлэг та бүхэндээ хүрэхээр бэлдсэн байгаа. Тэгээд өмнө нь дандаа дууных нь үгэн дээр ажиллаж исэн бол энэ удаа мьюзик видео бичлэгнийх нь одоо яг тэр болж байгаа үйл явдалтай үгийг нь айлгуулах хамт хооронд нь холбож тайлбарлах гэж хичээж байна. Тэгээд мэдээж ойлгомжтой нь л зөвхөн миний өөрийн харж байгаа өнцгөөс л одоо тайлбарлаж байгаа тайлбар. За тэгээд та бүхэн дуугаа сонсож аваад мьюзик видеогоо үзчихэд орж ирээд миний ярьж байгаа сонсох юм бол нэр гэж бас бодож магадгүй. Тэгэхгүй дуугаа нэг сонсоогүй байж байгаа юм бичлэг үзчих юм бол бас жоохон ойлгохгүй магадгүй. За тэгээд энэ дууг яг анх сонсож байхад хайрын дуу юм болов уу те айгуу тийм хайртай хүний хатуулга гуниглаж дуулж байгаа дуу юм болов гэж бодсон. Гэхдээ ингээд анх сонсоод мэдэрсэн мэдрэмж нь 2 дахь 3 дахь 4 дахь 5 дахь сонсоход өөр болоод лээсэн. Сүүл рүүгээ яг энэ чинь ерөөсөө хайрын дуу биш юм байна те. Хоёр эрэгтэй эмэгтэй хүн маш гонигтай хайрыг одоо маш гонигтай хайраар би бинийг хайрлаад дуусч байгаа. Тэнд зориулсан дуу бол үнэхээр биш юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд үгийн орчуулад бэлдээд утгын тайлбарлаж бодож явах явцдаа бас ойлгосон. Мьюзик видеогийн яг үгтийн үнэхээр бүр яг ойлгох гэж бодож үзнийхаа дараа бол энэ чинь ийм дуу байсан юм биш үү гэж ойлгосон. За одоо олон юм ярих шүү. Эхлэе. Яг ямар нэг физик юм инженер чиглэлийн тал руугаа их сайн мэдгүй гэхдээ зүрхнээс авсан мэдээлэлээр ашиглаж ярих юм бол ямар нэг юм ажиллаж эхэлж байгаа үед араа цагийн зүйн дагуу биш цагийн зүйн эсрэг иргэдэг гинэ. Одоо тэр ард нь ажиллуулад байгаа хараа шүү. За тэгээд та одоо бичлэгээ үзсэн бол GD ингээд цав цагаан үсрэхэд юм үд босон хувцастай ардаа амар том ингээд эргүүлдэг араатай гэх юм уу байдаг аахгүй юу. Тэгээд хүүхдийн тоглоом байдаг ч тийм ингээд эсвэл машин ч юм уу ингээд артлын ингээд эргүүлэхээр урагшаага яваад ч юм уу ингээд хөдөлж эхэлдэг тийм тоглоом байдаг ч тийм. GD яг тийм араагаар ажилладаг одоо бүршин хүүхэлтэй гэх юм уу. Бүрш гэж хэлэх зөв буюу тийм хүүхэл одоо тийм том ажиллаулдаг юм араатай байгаагаар эхэлдэг. Тэгэхээр GD-г одоо энэ дээр юу гэж ойлгож болох юм бэ гэхээр энэ бичлэгэн дээр GD өөрийнхөө хүслээрээ ямар нэгэн үйл хөдлөл хийж чаддаггүй. Заавал хүн тэр артлын арааг эргүүлж өгч үйл хөдлөл хийж чаддаг. Ямар нэгэн бусдаар удирдуулж үйл хөдлөл хийдэг хүнээр эхэлж байгаа. За тэгээ нөгөө араа маань цагийн зүйн эсрэг хөдөлж эхэлж байна гэдэг чинь GD маань одоо GD маань хүн хөдөлгөөд үйл хөдлөлгөөнийг эхлүүлж байна гэсэн утгатай ингэж эхэлж байгаа. За тэгээ ер нь бол солонгосоор нэг хэлэхгүй дээ. Зүгээр л гэхдээ англиар байгаа. За эхний дөрөв мөртөө шүдийг дөрөлжий. When everything's rolling in good, why you acting like you're sober? There is nothing left to see right, so I paint all over this painful lost blood. За энэ дууны маань нэр нь драма тийм үү? За К-драма явлын ангит киноны драмагийн драм байж болно. Драм, жүжигийн драм байж болно. Гэхдээ энэ дээр одоо драм, жүжиг тэрний драмаар нь ойлгвол илүү зөв таарах юм шиг санагдсан. За тэгээд ямар нэгэн кино, драм, жүжигч маш олон сценүүдээс маш олон үзэгдлүүдээс бүрдэж байгаа тийм үү? За энэ үзэгдлүүдийг бол би GD-гийн амьдрал гэж ойлгосон. Ер нь бол тийм. When every scene rolling good тийм. Бүх сцен бүх үзэгдэл аюу сайн зөв одоо гой сайхан ингэж үргэлжлээд явж байхад тийм үү? Why you acting like it's so bad? Чи яагаад энэ бүх зүйл болж чадахгүй муу муха байгаад байгаа юм шиг айшлаад байгаа юм бэ? Яагаад бүх зүйл болохгүй байгаа юм шиг ингэж байгаа юм бэ? Гэдгээрээ GD-гийн амьдрал уг нь бол ингэж гадаас нь харуулж юм уу те? Маш гоё байгаа юм шиг боловч чи гэдэг байгаа одоо ямар нэгэн өөр хүн яагаад энэ ямар муухай юм шиг заавал ингэж айшлаад байгаа юм бэ? Те? There is nothing left to see right? Энд одоо зүгээр сайхнаар харах ямар ч юм үлдсэнгүй. Тийм болохоор би энэ өвдөлтөө энэ бүх шархаа ингэ зүгээр хар өнгөөр битүү бодчихъя гэж байгаа байхгүй. Тэгээд paint all over this pain. Одоо энийг өвдөлтөө боднаа. Зураас татаад full of black гэж байгаа. Бүхэлд нь хар өнгөөр. Эсвэл paint all over this painful of black буюу өвдөлт дүүрэн хар өнгөөр бүдээ бодчих юм. Тэгээ хоёр янзаар ойлгож болно л гэж хэлсэн. За тэгээд ер нь бол яг энэ хэсэг дээрээс одоо мьюзик видеогийн ч гэсэн үзэх юм бол GD ингээл ямаасаас ингээл толгоогоо ингээл амар ядарсан, цөхөрсөн, эсвэл амар хэцүү байгаа ямар нэгэн шанал дүүрэн байгаа юм шиг бол харагддаг. Шаналж байгаа одоо тэр шаналлыг ингэж гаргаж ирсэн болов те. Seems like you like to start an argument
win or lose just for the hell of it. За эндээс just for the hell of it гэдэг нь болохоор ямар нэгэн юмыг зүгээр зугаацахын тулд те хийж байгаа ямар нэг үйлдэл үнэхээр гоё өөр зорилго байхгүйгээр зүгээр л зугаацч хөгжүүлэхийн тулд ямар нэгэн зүйлийг хийхдээ Америкчууд just for the hell of it гэж юу хэлдэг гинэ. За чи ер нь айгу маргалдах дуртай, маргалдааныг эхлүүлэх дуртай юм шиг санагдаж байна тий. Тэр маргаандаа win or lose хоцсон ч вэ, хожоогүй ч вэ, ясан ч вэ, ялагдаагүй ч вэ. Чи ер нь айгу маргалдах дуртай. Гэтэ энэ маргалдааны одоо хүн ер нь бол өөрийнхөө санаа бодлыг батлах гэж тэр маргаанд ялах гэж л маргалддаг шүү дээ тийм үү? Ялахын тулд маргалддаг. Хожигцын тулд маргалддаг хүн хэзээ ч байхгүй. Гэтэл энд чи ялсан ч ялагдаагүй ч вэ? Зүгээр л маргалдааныг эхлүүлэх дуртай. Яагаад вэ? Just for the hell of it. Зүгээр л зугаацаад төлөө. За энэ яг энэ ихний энэ 6 мөрөөс хараад ер нь хайрын дуу биш юм шиг байгаа нэг үйл тагаад дээ тий. Одоо Солонгост чинь сая чинь бас нэг жүжигчин залуу нашталхан жүжигчин амиа орчлоо шүү дээ. Яагаад вэ? Тэгэхээр тэр хүн согтуудаа согтуугаар жолоо барьж хагаад олон нийтийн дэвжиг сүйтгдсэн бол үнэн гэхдээ тэрнээс нь солонгосчууд бүр хизээч хүний оронд босч ирэхгүй болтол нь бүр даалт оруултал нь маш амжигтайгаар хараагаад эцэстээ тэр хүн бүр нүүр хийх битэл жүжигчнээ болоод найдад цахын өөрийнхөө амьдралыг залгуулах хэмжээний ажил хийж чадахгүй болтол нь олон нийт үзэн ядсааргаад тэр хүн амиа болох сонголтод хүрсэн байхгүй юу. За айгүй яриа маань үрдэж хазаа авчлаа. Гэхдээ эндээс ойлгож болох юм нь яг энэ зүгээр л зугаацах зорилгоор ямар нэгэн маргалдааны зөрчилтэй юм бодлогоомгийг үүсгэж байгаа хүмүүс нь юу юм бэ? Тэр одоо олон нийт медиа одоо солонгосоор апплодер гэж хэлдэг. Тэр дандаа нөгөө нэг эсвэр утгатай маш муу муухай комментүүд бичдэг тийм хүмүүсийг ер нь бас апплод гэж хэлдэг байхгүй. За тиймэрхүү хүмүүсийг олонний танил гэсэн хүмүүсийг бүр газар доор хүртэл муулж ийж бах таваа хангадаг тиймэрхүү хүмүүсийг хэлж байгаа юм байна гэж би ойлгосон. Чи маргалдаа ямар нэг юм хэлүүлэх дуртай те худал мохоо байлаар юм хэлүүлэх дуртай. Чамд ялахны ерөөсөө зорилго биш. Чи зүгээр л эдрийг зугаацсан гэмнээс олж хийдэг. Өөрөө зугаацахын тулд хийдгээ гэж хэлж байгаа. За тэгээд миний дараа хятадаар хэлдэг. За энэ дээрийг анхаарах юм нь яг GD-ийн өөрийнх нь оруулсан лайн гэсэн харах юм бол энэ хятадаар хийж байгаа өгүүлбэрийн хоёр талд нөгөө нэг хаалт зардаг билүү байдаг хгүй юу? Тэг. За энэ бол мэдээж энийг болохоор зөндөө олон хүмүүс ингэж тайлбарласан байсан. Энэ дууны маань нэр нь өөрөө драма, энэ дээр байгаа дууныхаа бичлэг нь бас өөрөө яг драма шиг явдаг. Тэгээд энэ маань өөрөө сцен буюу те сцен үзэгдлүүд ингэж явж байна гэж хэлсэн. За тийм болохоор энэ хүү хаалт дотор байгаа өгнүүд маань ер нь бол энэ драмын одоо үг нь хаалт дотор байгаа юм бол жижиг зохиолын үг нь байгаа даахгүй. За тэгээ би хятадаар уншиж чадахгүй ямар ч гэсэн хятадаар хэлж байгаагийнх нь үг нь чи надаас байнга асуудаг чамд хэр их хайртай вэ гэдгийг. За цаашаага бас айгүй ингээ хаалт дотор байгаа үгнүүд гарч ирнэ. Хаалт дотор англиар ч хэлнэ, японоор ч хэлнэ, солонгосоор ч бас хэлдэг. За тэгээд айгүй олон бичлэг бас санаах гэж үзсэн. Тэгээ өөрөө бас уншаад энэ үгийг одоо хоёр хүн байна гэж үзэх юм бол GD-гээс өөр дахиад нэг хүн байна гэж үзэх юм бол энэ үгийг GD-гээс тэр хүн одоо асуусан байж болохоор байхгүй юу? Тэр хүн одоо GD-гээс надад чи надад хэр их хайртай бэ гэж байнга асуудаг байж болно. Эсвэл GD тэр хүнээс чи надад хэр их хайртай бэ гэж байнга асуудаг байж болно. За нэг төсөөл рүүгээ бас ярилцдаг. Ямар ч байсан утгаар чи надаас байнга чамд хэр их хайртай вэ гэдгийг асуудаг гэж хятадаар хэлсэн байна. За тэгээд тагилд нь авч ирж байна. You never like it when it's nice. Drama queen got it from my mama. Rather hang out to pick a fight. What goes around there comes the karma. Baby's You never like it when it's nice. Тэгээ за эхнийхтэй ойлгодог дүү чинь тийм үү бүх зүйл сайхан баг чи яа мохом шиг ажиллаад байгаа юм бэ гэсэн. Одоо тахилтан дээр болохоор чи хизээч бүх зүйл сайн сайхан байхад дургүй. Хизээч чи дуртай байгаагүй гэж байгаа хгүй. За тэгээ drama queen got it from her mama. За тэр одоо GD-ийн нөгөө хүн нь drama queen гинэ. Энэ жижигхэн юм байсан ч гэсэн амар том болгож ирээл худлаа хийрхүүлээд гэдэг үг юм байл. Бүр нүсэр болгож ирээл. Гэтэ тэр нь эргээр биш аюу юм сүргөөр байдаг ч тийм. Ёо юм драмт ятцсан юм бүр ингээд. За попорхоос арай бүр илүү сүрэг утга гэсэн. Одоо жишээлбэл ингээл гат нүрээс очих юм бол оо ёо гат нүрээс очих нэг давны гэхээс илүү. Амбал яаж миний гат нүрээсээ чадваа тий. Oh my god миний гат нүрээс очлоо. Одоо ингэ би яах юм бэ үү те. Бүр нэг юм. Бүр харахаас уур хүрмээр сүржэндэг нэг юм. Бүр драмт гад ятцсан бүх хүний анхаарлыг байхаа ятцсан юм хүмүүс байдаг ч тийм хүмүүс drama queen гэж хэлдэг дээ. За тэгээ drama queen шиг юм айс цангаж бүр ээжээс авсан баха буюу төрхтөөл юм байлаар ясны заван драматдаг юм
байсан байхаа гэсэн утгаар хэлж байгаа болов уу гэж би бодсон. Тэгээ яах вэ? Драма queen болохоор нөгөө сайхан гэж муу бол муу юм бүр муу болохоор тий. Бүх зүйл сайн хайрлж идэх чаддгүй үзий яддаг гэсэн утгаар оруулсан юм болов. За тэгээд rather hang up to pick a fight. Уцаах их чинь pick up таслахыг hang up гэдэг шүү дээ тий. За тэгээд ер нь бол rather hang up to pick a fight. Чи бүр ингээ маргалтахын тулд ярьжсэн уцаа хүртэл таслахыг илүү үздэг юм. Ийм хуутаар хэлж чинь гэж би ойлгосон. Тэгэхээр яг нь маргалтаа нэг өдөртөө байгаа тахаа нэртэй тий энэ дээр GD-гийн эсрэг талд нэг хүн байна, дууг зориулсан хүн байна гэж үзэх юм бол ийм юм маргалтаа дуртай. За тэгээ яг энэ үед бичлэгээ үзэх юм бол GD ингээд сандал дээр суу хойшоогоо налцсан аталт нь ингээд айгу улаан гэрэл тодорч гарч ирдэг байхгүй. За тэгээд улаан чинь айгу олон утгатай л да. Гэтэ бас ямар нэг юм ингээд аюулыг ч юм уу хэцүү байгаа төгшөөнийг бас айгу төгсөж байгаа үеийг ч юм уу улаан өнгөөр илэрхийлдэг шүү дээ тий. За тэгээд ингээд GD хойшоо сандал дээр суугаад ингээд налцсан цаана улаан гэрэл гарч ирж байгаагаараа GD өөрийгөө одоо үнд хэцүү төгссөн юм нөхцөл байдал байгаа. Бүр ингээд аюул бүр ингээд томорж байгаа ч юм уу илтгэж байгаа хаа гэсэн байсан. За what goes around here comes to karma гэж байгаа. Одоо энд яг одоо болж байгаа зүйлстэй эцэст нь чамд карма болж буцаж ирнэ. Тэгэхээр яг энэ хүн бол сайн сайхан зүйл хийхгүй байх нь шүү дээ. Тийм ч утгаараа GD-ийн ард нь улаан гэрэл ингээд бүр ингээд тодроод байдаг байхгүй анханасаа бүдэг ягаа маягтай хэлж хагаад. За тэгэхээр тэр өнгө бүр тодрох тусмаа ямар нэг хийж байгаа үйлдэл маань илүү муу болж ирэх нэртэй илүү даамжраад за чиний хийсэн бүхэн чинь чамд ирүүн буцаад карма болж ирнэ шүү гэсэн утгатайгаар үзүүлж байгаа болоо гэж бодсон. За тэгээ бичлэгээ үзэх юм бол байнга ингээд GD камераар бичиж байгаа юм шиг ингээд камерын фрейм гарч ирээд байхгүй. За тэгэхээр энэмгээрээ GD-г ямар нэгэн хүн алтлын харааг ингээд эргүүлээд GD-г хөдлөж чинь GD-г өөрийнхөө дураар нь байлгахгүй өөртөө өдөртөж байна. Тэгээд тэрийг дандаа ингээд байнга камераар бичиж авч байна гэдгээрээ буюу GD маань одоо байнга л бусдын нөлөөгөөр ингэж байдаг. Дураараа байх нь юм аюу хэцүү байгааг тэгээ байнга камерын өмнө олон түмний нүдэн дээр ингэ байгаагаа ингэж илэрхийлж байгаа юм болов уу гэж би бодож байна. Baby's cold outside, make you warm. Burn, burn this love and begins better be nice. Bet you like it, bet you like this. Тэгээд одоо айгу бас гоён цаашаа. Baby it's cold outside. Baby хоёр дахь ойлгож болж байгаа юм би. Нэгдүгээрт нь жоохон хөвгт тийм үү? Baby. Эсвэл нөгөө хайртай үед удаа тааж юм. Oh baby, my baby гэдэг билдэг шүү дээ. Яа. За ингээ хоёр дахь зэ. Baby хүүхдээ эсвэл хайраа гадаа хүүтэн байна. Би чамд дулаацуулаад байна тий. Гиснээ бичлэгэн дээр ингээд уг нь бол хайрыгаа ч юм уу ямар нэгэн хүүхдийг дулаацуулж өгч байгаа юм бол бид нар чинь өөр хүн ч юм уу өөр хүн гэж дулаацуулж хоёр хүн дорож байх хэрэгтэй шүү дээ. Гэсэн чинь GD би чамд дулаацуулаад өгье гэсэн хэрнээ өөрийнхөө ингээд өдөө хуцаа бүр ингээд одоо хоолойгоо ингээд шахаад ингээд өөрийгөө ингээд дулаацуулдаг байхгүй юу? Өөрийгөө. Тэгэл би угаасаа энэ хайрын дуу биш байна. Энэ GD өөрийнхөө ямар их хэцүү байгаагаа олон нийтийн нүдэн дээр яадаг гэдэг нэг уянгийн драмын байдалтай ч юм ингэж оролцдог байх шүү гэдэг бодолтой ер нь бол бат зогсоход болсон. За тэгээ baby гэдгээр өөрийгөө тий хэлээд байна уу. Тэг би чамайг дулаацуулж өгье гэсэн өөрөө хуцаа ингэж өмсч ингэж штэ. Тэнгүүтээ burn this love шатаарай ч юм уу тий энэ хайрын одоо энэ this love энэ хайрыг шатаагаад өөрийгөө дулаацуулах гэдэг штэ. Тэгэхээр би нэг өөрийгөө хайрлаад одоо энэ хүнд хэцүү нөхцөл гараад өөрийгөө дулаацуул өөрийгөө жаргалтай байлгаа хайртай байлгаа гэсэн утгаар бас орсон болов гэж бодсон. За тэгээ дараагийн мөрөн дээр ийм хоёр биш нэг хаалтай гэдэг нэг зартагтай. Тэгээд the end буюу одоо ямар нэгэн киноны ч юм уу драмын үзэгдлийн ард төгсөө буюу the end гэж гарч ирдэг штеп. Тэгээд the end begins for us. Be nice. За бидний хувьд бол төгсгөл хэллээ. Тийм болохоор одоо би биндээ сайн байцгаая ч юм уу тий. Төгсөв. За нөгөө драм маань эхлээд дуусч штеп. За яаж дуусч байгаа юм? GD болохоор одоо ингэ аюу хэцүү байсан мөрчл сайхан байхад хүртэл аюу муухай юм шиг байдаг байсан. Тэгээд та нар надад ер нь маш олон муу зүйл хийсэн. Тэгээд одоо энэ дэд болж байгаа бүх үйл явдал чинь та нарт карма болж ирнэ. Тэгээд гадаа хүтэн байна. Гэхдээ би өөрөө дулаацуулна. Make you warm. Тэгээд юугаар өөрийгөө хайраараа өөрийгөө шатаж ингэ дулаацуулнаа. Тэгээд энэ муу хогт хэцүү драмууд ингэ дуусч байна. Тийм болохоор хин эндээ сайн байцгаая. Бидний хувьд одоо шинэ нэвтрэл ирж гин. I bet you like it.
bet you like this. Би бүр чамд таалагддаг тэр бүрийц юу чамд таалагдах болно гэж хэлээд драма нь дуусж байна. Тэгээ JD-гийн хувьд бол яг энэ бичлэгэн дээр яг энэ хүү үгсийг хэлээд ард нөгөө ийм том араа байгаад байгаа гэсэн чинь тэрийг хөдөлгөөд байгаа. За тэр араа маань ер нь бол байхгүй болж эхэлдэг. Байхгүй болж эхэлдэг ч гэж угаасаа дараагийнх дээр нь шууд байхгүй болсон байдаг. За тэгээд I've lost an angel, fallen in love гэж байна. За тэгээ өөрөө нөгөө айгүй зүдэрхүү хувцтай байсан гэж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө angel буюу сахиусан тэнгэрүүд чинь юм далавчтай байдаг тийм том. За тэгээд тэр хувцас байхгүй болоод үзэг шиг гадуур хэм том хүрэн байхгүй болоод зөвхөн цагаан ингээд костюм пижактай гарч болцсон байдаг байхгүй юу. Тэрнгээр би сахиусан тэнгэр гэдгийг өөрийгөө байсан болов гэж бодсон. Тэгээд ер нь бол маш олон утгаараа ойлгож болох юм л да. Магадгүй одоо нөгөө өөрийнхөө angel ч айгүй тийм ариун цагаахан гэсэн имижтэй шүү дээ. Тэрийг одоо ингээ алдсан. Тэр хүнд хэцүү зүйлээс болоод тий. Тэрийг эсвэл ингээ тайлаад явуулсан. Тэгээ одоо байгаа өөртөө falling in love буюу өөртөө дурлж байна гэсэн утгатай байж магадгүй. Би яг энэ хэсгийн утгыг нэг сайн тэгээ та нар бас юу гэж бодож байна тий. Blessing the curse that we are born with. Yeah. Curse гэдэг маань хараалт, blessing гэдэг маань одоо өршөөх, айдслах гэсэн утгатай шүү дээ тийм үү. За тэгээд the curse that we are born with гэхээр хараалтай хувь заяа тий хараалтай төөрөгт төрсөн байгаа байхгүй. Хараагдаж төрсөн. Харин тэр хараагдаж төрсөн хувь заяагаа одоо айдслая, өршөөё, уучлая. Тийм үү? The end дууссан шүү дээ. Өнөөдөр улаан хөтэй хэцүү байсан зүйлс нь одоо болохоор өршөөгөө тайвшраад улаан хөт цэнхэр болж ирсэн тийм үү? And I gave it all that I could. Тэгээд би чадах бүх зүйлээ өгсөн ч but how dare you be so cold and heartless. Би одоо тэр хэцүү хараалтай өрөөлтөй бүх зүйлийг уучлж байна, өршөөж байна. Тэгээд би чадах бүх зүйлээ хийсэн ч гэсэн та нар чи яаж ийм хүүтэн хүндий харгас байж чаддгийм бэ? Ойлгомжтой шүү дээ энэ чинь. Угаасаа л жидийг газар доор нь ортол нь муулах нь муулдаг тийм үү? Бүгд л хайртай гэжсэн л жижигхэн өөсөг болоод ирэнгүүт нь л бүр ингээд аимшигтай байдаг байхгүй юу? Тэг би чадах бүхний хийгээд би хамгийн чадхаараа хичээгээд хамгийн байж чадах сайнаараа байгаад та нар яаж юм муухай байж чаддгийм бэ гэж хэлээд байна. За тэгээд би яг энэ сахиусан дэргийг алдцаа тэгээд уралжнаа ч юм уу яг энэ хэсэг дээр жидээ ийм том байнга эргэлдэж байгаа ийм том тойрог дээр дотор байдаг хгүй тэр тойрог дотор байнга эргэлдэж байна. Тэрийг би болохоор JD-гийн одоо өөрийнхөө ертөнцийг төлөөлөж ингэж бодсон. За тэгээ гадуур нь ингээд байнга ийм автомат камер эргээл үйл хөдлөлийн бичиж яваад байдаг хгүй. За тэгээ JD дууны эхлэлээс яг энэ хүртэл минут 20 секунд хүртэлх хугацаа дандаа ганцаархнаа байсан бол одоо энэ дээр ингээд нүрийн тагалцсан цэнхэр үстэй эмгтэн гарч ирээд балет бүжиглээд байгаа байхгүй. JD маань болохоор өөрөө дандаа улаан үстэй байгаад байдаг тийм үү. За тэгээд энэ нүүрэн байхгүй энэ цэнхэр үстэй эмгтэн хүн ингэ JD-гийн фэнүүд байна. Фэнүүдийг орлуулж байна гэсэн байсан бас байж болох юм. Энд зарлал болгож болох юм. Би болохоор бас JD-гийн өөрийнхөө өмнө өрсний ч юм уу JD өөрөө төлөвлөрөөд энэ эмгтэн гаргаж ирээд хам бүжиглээд байж бас болох юм аач гэж бодсон. Янз зарлал болгож болох байх. За тэгээ нөгөө хоёр маань гарч ирээд бүжиглэнэ. JD маань нөгөө ардаа арааг болцсон маа гэсэн чинь тийм болохоор одоо хүн ямар нэгэн хүн өөрийгөө өдөртөж чиглүүлэх биш одоо яг өөрийнхөө хүснээрээ хөдөлж байна гэсэн үг байхгүй. Гэсэн ч гэсэн үнэхээр гонигтай тэр хаарцсан тэр биеийн хилэмжийн цаанаасаа бүр ингээд нэг юм ирч хүчгүй эсвэл үнэхээр гонж ботгсон эсвэл ямар нэгэн юмд үнэхээр уур хүрсэн зэвүүн хүрсэн юм шиг хаяа ингээд камерлогоо бүр ингээд амар муухай камерлогоо яг ширтэлтэй хаадаг байхгүй. Тэгэж харахтаа үнэхээр амар муухай бүр дургуун хүрсэн байгаа юм шиг хаадаг байхгүй. Тэр бол бас ойлгомжтой тийм өөрийг бүнд хэцүү байдалд ороод худлаа минутад дормжилж бүтэгдэг хүмүүсийг харцуулж харж байгаа байхаа гэж бодоод байгаа. За тэгээд let's take a bow гэнгүүтээ хоёр хаалт. Гэтэ гол нь ямар ч юм байхгүй. За тэгээд let's take a bow гэвэл драма маань төгссөн тэр бүгд ингээд төгсөлт нь ингээд мхийн ёслдог шүү дээ тийм. Тэгээд мхийн ёслёо. Тэгээд би хаалт дотор ямар нэгэн хүний нэр гэж магадгүй бодоод байгаа. Эсвэл драма маань төгсөөд тэрний дараагаар дахиад ямар нэгэн жүжиг үг хэлэхдэггүй учраас хаалт дотор хоосон үгдсэн гэж магадгүй. Гэтэ миний бодлоор одоо бүгд мхийн ёслцгоё. Тэр хаалт дотор ямар нэгэн хүний нэр байх гэдэг тэр нь JD-ийн нэр байх хаа гэж бодож байна тийм. JD өөрөө ч юм уу мхийн ясалж энэ чи сайн байсан шүү. Одоо энэ хүн хэцүү байсан драм бүгд төгслөө гэд. I'm at the door
би одоо хаалгаар гараа явж байна гэснээр хаалт дотор you want more тэг би одоо гарч явж байна би гарч шүү гэхдээ чи дахиад илүү хүсэж байна уушаа хүсэж байгаа мó go play the role хаалт дотор LOL alone наажууч өөрөө ганцаараа тоглолоо гэдэг имэж тийм үү. За энэ хаалтан доторх нь бол ер нь бол андаа GT-ийн хэлээд байгаа үг байхаа гэж би хэлээд байгаа ш. Өмнө хэлсэн нэг ихтэй үг маань ихтэй өгүүлбэр маань одоо бас you want more гэдэг хаалтан дотор байгаа тий. Тэгээд GT өөртөө мөхийн яслаад ч юм уу GT хүмүүс мөхийн яслаад ч юм уу жүжиг дуусаад би одоо гараад явах чинь энэ жүжиглэж гарах чинь энэ драмаас ч гарах чинь тэгээд GT асууж дээ you want more чи яхад илүү өсөд байгаа мó гэсний хариулт нь бол үгүй. Одоо наад жүжигээ наадгүйгээр ганцаараа өөрөө тоглол өөрөө үргэлжлүүл гэд ингээд GT нэг хүн хэцүүнээс бүрэн хэмжирч байна. Энд дээр бас нэг юм магтчих. I gave it all that I could. How dare you be so cold and heartless. Яг дуулдаг хэсэг дээр нь GT ингээд амар гонхтой юм шиг ууртай юм шиг дургуун нүрсэн юм шиг царайтай ингээд сууж идэг байхгүй. Гэсэн чинь ингээд flashlight тасаад бүр ингээд спичиг хасаад зургийг ингээд аваад л байхгүй. Тэмүүтээ сүүлрүүгээ бүр ингээд уур нүрээ камералгаа ингээд бүр наача одоо дуустдаг юм уу зураг авч дуустдаг юм уу болооч гэсэн харцаар ингээд хардаг. Энэнгээр ч гэсэн GT хүнд хэцүү ямар нэгэн бүх үедээ хүртэл өөрөө дургуй байхдаа хүртэл баян голын дүмний хараанд баян спич ингээд баян камер юм дандаа өртчихэд гэдэг утга энэ дээр оруулж өгсөн байх гэж бодсон. За тэгээд би одоо явах чи шүү чи ахад өөрөө бүсч байгаа юм уу тэгвэл ажижгээ ганцаараа тоглоо гэж хэлж байгаа энэ хэсэг дээр нөгөө цэгэр үстэй нүг эмхтэн уурж хамбжүүлээд байдаг гэсэн шүү дээ. Яг тэр үедээ тэр эмхтэнээс ингээ холдож өгдөг. Тэгэхээр би энийг бас одоо тэр өөрт нь дургу тий өөрийнхөө үзэн ядчтай өөрт нь өөрөө тэр хэцүү байдалд ордог хүмүүсээс одоо ингээ холдож явж байгаагаар төсөөлөж оруулсан байж магадгүй гэж бодсон. За одоо тэгээд Япон үг нь орж ирдэг. За энэ нь болохоор мэдхгүй ямар ч учир утга алгаа яагаад харин чи гэсэн утгатай юм байна л да яг үг бүрийн дараалал орчуулах юм бол. За тэгээд хаалт дотор байгаа хүмүүсийг юу нэ GT хэлээд байна гэсэн шүү дээ тий. Одоо та нарын энэ худлаа өмнө зохиогоод байгаа энэ бүх зүйл чинь ямар ч учир утга алгаа би мэдэхгүй байна. Тэгээ яагаад та нар ингэж идэв чи яагаад ингэж идэв гэж асууж ингэж би бодсон. Тэгээд яг энийг хэлж байхдаа нөгөө нэг бүжиглээдээс эмгтээс ингээд барьсан байсан хараа татаж авдаг. Та нарын над хийгээд байгаа гачин хөтөлөг худлаа өмнө мэдээлэлд чинь ямар ч учир утга байхгүй болчихж ирээ гэсэн утгаар оруулж байгаа юм болов уу? За тэгээд дахиад маань дахиад явж байгаа. Бүх зүйл сайн сайхан байхад чи дэс туртай байгаагүй. Чи бол драма queen тий. За тэгээд нүд ингээд шалан дээр жид ингээд хөргөө үлдэл ямар ч хүчгүй амар гонхтой амар цогсон байдалтай хэвтэл стил спичиг асаа зургийг авсаад л байхгүй. Тэгээд нөгөө нэг эмгтээтэйгээ өмнө нь ингээ ойрхон хамт ч юм уу бүжиглээд байсан бол одоо яг нөгөө нэг дээр байгаа тойргийнхоо хоёр талд нь гараад ингээ ойртохгүй дандаа хоёр талд нь л бүжиглээд байдаг. Тэгээ ингээрээ GT хичнээн тэр муухай зүйлээс хол байгаа ингэж байгаа өөрийг юм хэцүү байдалд оруулдаг зүйлсээс хол байгаа ч гэсэн яалтчгүй тэр тойрог дээр хамт байсаар л байгаа хгүй. Тэрнгээрээ GT өөрөө хүсэхгүй байсан ч гэсэн угаасаа л бүх хүн GT-д анхаарал хандуулж байгаа. Бүх хүн GT-ийг сайн ч юм байсан муу ч юм байсан. Нэг бол мэдээлэл, нэг бол хөтлөн доош нэгээл энэ нь бол банк хിവэрэл байна гэдэг утгаар оруулж байгаа болов. Тэгээ тэрнээс өөрөө бүр ингэ залхацсан. Яг тэр шалан дээр бүр ингэ явж хүчгүй болсон, цогцсон, дургуун мөрцөн, барил ойлгоход байх юм гэтэл байгаа байхгүй. За тэгээ дахил маань дахиад явж байгаа. Эхний явж байгаа хооронд янз янзын үзэгдлүүд солилцдог л доо. Тэгээд нүүргүү бүжиглээд байгаа хүмүүс маань ингэ GT хүрэх гэсэн чинь GT амар дургуун гэдэг гарын цаашлаад байхгүй. Тэгэхээр би энийг юу гэж болоод ингэ хэрийн хүүхэн бол яг GT тий хэцүү байдалд оруулаад байгаа тэр олон нийт медиа байхаа тэг өөрсдөө тийм дургуй байгаад байна те. Гэхдээ ойрт үнэхээр ингээд тус тустай байж чадахгүй тэр өөрийнхөө тойргоос тэр хүүхнийг холдуулж чадахгүй яалтчгүй тэр хүн байгаад байна. Хүүхэн үү тэр бүжигчин маань байгаад байна. Балетч маань байгаад байна. Тэр яалтч үжид өөрөө хүссэн ч хүсээгүй ч угаасаа л медиа олон нийт муу хэл ярианы өмнө одоо байсаар л байх болоо тэр бол өөрөө хүсэхгүй байгаа дургуй байгаа царайтай байдаг. За тэгээд дахил маань усаа дараагийнх нь хэлээ I don't know why can't we be drama free. Бид нар яагаад энэ янз бүрийн драматгүй байж болтгүй юм бэ? Бид нар яагаад энэ сонирн байх хэрэгтэй юм бэ? Яагаад энэ драма үүсгэхгүй 50 амар амгалан байж болтгүй би ойлгохгүй мэдгүй байна. Энэ хэсэг явангаа камер руугаа чи тийм үнэхээр муугаадаг тий. Драма үүсгэдэг байгаа хүмүүсийг үзэн ядж байгаа харцаар хардаг. More than just a minute I keep asking myself. Би бүр 1 минутаас илүүгээр
Тэгээ 1 минутаас илүү гэдэг чинь маш олон удаа маш урт удаа хугацаанд л гэж би ойлгоод байгаа. Би өөрөөсөө баян асууж исэн. What the hell am I doing this? Би ямар атцаа, би ямар товшоо хийгээд байгаа юм бэ гэдэг өөрөөсөө маш олон удаа асуусан байна шүү дээ. Одоо хүртэл үзэхээр. За тэгээд энэ дууны хамгийн гол point нь би энэ баг ганцхан солонгос хэлж байгаа гэсэн үү? Тийм. Яг энэ ганцхан солонгос үлдэх гэж бодож байгаа. Кэг одоо солонгосоор ёнгэг кэг драмик бас кэг гэж хэлдэг байхгүй юу? Бас ямар нэг юмны туйлыг кэг гэж хэлдэг. Кэг таар гэгээ тараа нь хиби. За хэгэг гэхээр имэдмэн жүжиг одоо бас баяртай үйл хөдлөлийг хэлэх юм шүү дээ. Пэг гэхээр эмээгнэл гашуудалтай жүжиг болчих жоохгүй. За хиби гэхээр уй гашуу болон одоо баяр баясгалыг хамтд нь ингэж хэлж байгаа. За тэгээд кэгээ тараа хиби гэх чинь бүр ингэж нэг бол анц жаргалаа сайн сайн имэдтэй зүйлийн туйлд нэг бол эмээгнэлтэй гашуудалтай зүйлийн туйлд ингээ хоёр зүйл байна шүү дээ. Баяр агуу нэг гэсэн хоёр туйлд ингээ кальма тэнэн гэхээр ээлжилдэг. Баян энэ хоёр ингээ ээлжилж идэг гэсэн үг байхгүй юу? Дундын ямар нэг юм байхгүй ингээ ийм дундуур нь явсан ямар нэг юм байхгүй. 그게 다른 희비가 닮아드는 드라마. тэй туйлдаа хүрсэн баяр ба гуниг байнгын ээлжилж идэг энэ драма буюу энэ жүжиг. За тэгэхээр яг нь яг энэ мьюзик видео болон энэ дууны гол утга учир нь яг энэ ганцхан солонгос өгүүлбэр дээр л би явж байгаа юм чад. Тэгээ хамгийн гол нь энэ жид чинь энэ дээр нэг ч инээж үзэгдэх байхгүй. Нэг ч баяртай гоё байгаа царайны өрөөл үзүүлдэг үү. Цаанаасаа нэг юм бүрсгэр улаан өнгөтэй өснөөс өөр олигтой өнгө байхгүй, саарал, хүйтэн, гунигтай, юм хэцүү байгаа мэдрэмжийг өгөөр дуун ч гэсэн өөр аюу юм удаан баллад гэж хэлдэг юм. Монголоор иймэрхүү дуу байхгүй юу? Яг удаан тий. За тэгээд энэ бүхнээр угаасаа бүх ингэ туйлдаа хүртлээ нэг болгонд хэрэг цаан болол нэг болгонд хамгийн муу болол яг ингээд энэ бүх зүйл нь байнга ээлжилж идэг энэ драма болж идигийн амьдрал наа гэж би ойлгоод байгаа. Тэрийгээс хөрх юм энэ дуугаар үзүүлээд байгаа хгүй юу? За тэгээ хахаа тахилт нь явна. За тэгээ сүүлийн тахилт явж эхлэхэд жидийг нөгөө нэг жид надаа удаас нь хажуудлаас нь ч юм уу атаас нь гэж бичээд исэн бол яг сүүлдээ жидийг дэше камер руу хаадаг хгүй юу? За тэгээд яаж ин жидийг хичнээн энэ бүх зүйлээс ангиж хахыг хүссэн ч гэсэн угаасаа байнга дээрээс нь доороос нь хажуунаас нь хүмүүс ажигласаар л байдаг, түүний харсаар л байдаг, сутгаар ирдэ шиг хасан болоо гэж ойлгосон. За тэгээд нөгөө нэг цэнхэр үстэй балет чинь бүжигчин бүжиглээд байдаг. Гэсэр тэгээд тэгсэн чинь одоо яг энэ сүүлийн хэсэг дээр жиди цэнхэр оролттой болсон гадар тэгэхгүй. Тэгээд нөгөө хүүхэн маань алга болсон. За тэгээд fragile буюу эвдрэх аюултай хэврэг эмзэг гэсэн нэг юм тойрог дээр л тогтоол угаасаа тэн дээр л байгаад байдаг л да. Тэгээд энэ нь бол яг жидийг бас төлөвлөж гин, жидийг ертөцийг төлөвлөж гин. Энэ чинь юм юугч далд ортол муусан, яаж цайсан, яадагчгүй төмөршөг юм робот шиг хүн бол биш ээ. Энэ чинь одоо бие махбодтой эмзэг хэврэг эвдэрч хэмгэрч болдог ийм хүн шүү. Сэтгэлтэй яг адилхан хүн шүү гэдгийг ингээд тайлбарлаж үзүүлж байгаа юм болов гэж бодсон. Тэгээд би нэг цэгэр үстэй хүүхнийг жидийг хүн хэцүү байдалд оруулаад идэг тэр бүх зүйл нь байхаа гэж хэлсэн ч тийм хамт бүжиглээд хамт нэг ертөнцтэй байгаад байсан бол жиди одоо энийг хүлээн зөвшөөрөж тийм хандаа дургүй байсан бол хүлээн зөвшөөрөөд энэ зүйл надаас угаасаа хэдэж болохгүй байна. Би одоо энэ зүйлийг хүлээн зөвшөөрөгээд нөгөө цэгэр үстэй хүүхнээ оронд нь цэнхэр хүзүүндээ оролт болгоод өгсөн байгаа. Тэгэхээр яг нь ингээ ахандаа үнэхээр энэ бүх зүйл дургуй туйлын үзийн хатад өөрөө хэцүү байдалд ороод байсан бол одоо хүлээн зөвшөөрөөд окей тэ энэ угаасаа зэж алга болохгүй байсаар байх юм байна. Бүхэн юм ажигсаарлах юм байна. Би байнга шүүгцэл байх юм байна. Гэсэн ч гэсэн одоо өөрийгөө хайрлан өөрийгөө дуулаад зүйлэн тэ. За тэгэл жиди маань нөгөө цэнхэр алтаа одоо нөгөө өөрийнхөө тойрог дээр ганцаараа болоод гараад ирсэн ингээл хунаглал нэг бол хөвтөж үзэн нэг бол камер дахин урдаас харж сууж үзэн тэ нөгөө жидийг сууж байгаа тойрог ингээл эргэлдэн яг тэр тойрог жидийг дагаал доор ингээд сүртэй хүлтэй автомат робот камер ингээл эргэл бүх үйлдэл харсаар л идэг жиди тэрэнд нь их дуртай бас байхгүй хэвээрэл одоо ахгүй ингээл гонлогтой ингээл зөвхөрсөн байдлаар жиди тэр хэвээрэл үргэлжлээд идэг. Тэгэхээр бүжгэлж үзэл сууж үзэл за тэгж жагаад яг жидигийн хөвцөн байглалд нь жиди өөрөө байхгүй болоод баахан араа төмөрөд гадардахгүй. Тэгээд бас fragile буюу хэврэг эвдэрх аюултай гэсэн бичиг гарч ирдэг. За энэгээр юу гэж хэлдэг юм бэ гэхээр жиди маань
нөгөө нэг анхандаа би ингээд нуруунд дээр аймаг том араатай байсан шүү дээ. Мэдээж араагаар ажиллаж байгаа юм чинь дотор нь гэсэн баахан эрэг шуруу боолт ингээд янз янзын төхөөрөмжнүүд байгаа шүү дээ. Тэгэхээр fragile гэдгээрээ GD гэдэг чинь бас сэтгэлтэй, бие махбодтой бид нартай яг л адилхан хөөн. Энэ хүний одоо яаж ч ингээд муухай хараад өрөөжсэн чинь энийг ингээд тоодоггүй чулуу шиг хүн бол биш, ингээд эвдэрх аюултай адилхан бидэртэй адилхан зүрх сэтгэлтэй хүн шүү гэдгийг илэрхийлээд сүлд нь ингээд тэр тойрог дээр яг өөрөө биш хитмийг тийм хоосон араа эвдэрсэн байгаагаар төрсөлж байгаа юм болов уу те. Яг адилхан юм хүн шүү, бидэртэй адилхан шүү гэдгээр тэгэж харуулж байгаа юм болов уу гэж би бодсон. Айгуу гонигтай. Тэгээ сүлд нь бүр яг ингээд уйлгаад ердөөд нь нулимс цэлэнцэн маа гэдэг хот. Мэдээж хүнд хэцүү, гонигтай байгаагаа энэгээр бол маш сайн үзүүлж чадлаа гэж би бодсон. За тэгээ бичлэгийн төгсгөл гэвэл ингээд бүдэгрээд одоо энэ драма маань жүжиг маань дуустгаа. Тэгээ хамгийн сүүлд нь no more drama гэж хэлдэг. За тэрийг хэлэхээс өмнө нөгөө нэг анхандаа юм араа эргэж хэлсэн шүү дээ. Араа маань зогсож дуусаад GD манайд хөдөлгөөн болоод тэр GD хөдөлгөөнөөс араа зогсож шүү дээ. Тэгээд улаанаар no more drama гэж хэлээд энэ бичлэг маань төгсдөг. За тэгэхээр ерөөсөө ч хайрын тоо биш байгаа зү тэ. Энийг маш олон хүмүүс GD-гийн өмнө нь өөрөө холбоотойсэн ч юм уу бүтээгүй гонигтай хайрынхаа төлөө гаргасан дуу юм байна гэж ойлгоод байсан. Гэхдээ энэ бол миний бодлоор явж хайрын тухай дуу биш. GD-г одоо маш хүнд хэцүү байдалд оруулж исэн. Одоо зөндөл олон хэрэг байгаа шүү дээ тэ. Медиагийнхаа олон төр эдгээр зөв бүгднийг нийлүүлээд муулдаг хүмүүст хэлчихье. GD-г муулдаг хүмүүс GD ямар хүнд хэцүү байдалд оруулдгийг, ямар хэцүү байдгийг маш сайн харуулсан, тайлбарсан дуу гэж бол би бодсон байхгүй юу. Тэгээд байнгын царай нь уйлах гадж байгаа мó ядарсан, зовсон, гонигтай, зөвхөрсөн хаяа бүр ингээ үзэн ядалтай харцаар камертайгаа яг туулж харцаал энэ хараалтын хац тулгараа яг энэ бүх зүйлийг GD яг өөрийгөө болон өөрийнхөө амьдралыг үлдсэн өмнөх төвжлүүдээ яг төлөвлөж оруулж энэ дууга хийсэн байх гэж би бодсон. Тэгээд та бас яг бичлэг үзчихээ дахиад яг сайн хараад үзээрэй. Тэнгүүд нэрээ тийм ч юм болов гэж бас бодогдох байхаа. За тэгээд бичлэг маань танарт таалагдсан байх гэж бодож байна. Би нөгөө нэг music video дээр дууныхаа үгтэй холбоотойгоор маш олон цаашаа ойлгох зүйлүүд бас гарч байгаа болохоор тэрийг танарт үзэнгээ өөрөө тайлбарлах гэж хичээсэн болохоор бичлэг маань жоохон сайн эдэдлэх гэж чинь жоохон эвгүй болсон ч байж магадгүй. Тэгээ нөгөө өмнө нь бичлэгээ үзэхгүй шүү үгээ тайлбарлаад яваад байсан шүү дээ. Өмнө нь ч гэсэн хоёрын бичлэг л хаалтаа. Тэгээд энэ дээр яалтчгүй бичлэгээ үзэнгээ тайлбарлал илүү оновчтой байна гэж бодсон. Тэгээд таад бас комментэн дээр өөртөө санаа бодлыг одоо тэг хуваалцаарай, бус хүмүүстэйгээ хуваалцаарай. Тэгээд бас та нарын ийм болоо тийм болоо гэсэн бодлого маш бас гоё байдаг. Тэгээд айгу суулгах шиг гэж хамаа. Би үн хичээж байгаа. Гэтэ завгүй байгаад ойр бичлэг хийгээгүй гэдэг юм бэл гэж яриаг уудсан чинь буцаал нөгөө зүрхжсэн яриа маань байхгүй болчих. За тэгээд энэ хүний дууг хүн хэр их мэдчихээн, хэр их юм сурч авсан байна, хэр их үдээ нээсэн байна, тэр хэмжээгээр ойлгож авч чаддаг гэж хэлсэн байсан. Тэгэд энийг бол би үнэхээр үнэн юм байна л гэж бодож байгаа. За үг нь бол хальт ингээ харахад хайрын тухай юм шиг те, юм гонигтай түүхийн тухай юм шиг нэх үгэн дээр бол яг энэ юм утгатай шүү, энэ ингэж байгаа шүү гэдэг өмнөх хоёр рэптүүдтэй харьцуулахад бол яг тэг чухаж тайлбарлах зүйл бол харьцангуй бага байсан. Гэхдээ яг утгын хувьд бол дууны бичлэгч тэр үгэнчтэй хоорондоо холбогдоод ирэхээр ганц хайр дурлалын талаар биш. Бас л нэг өөрийг нь муулаад байгаа тэр хүмүүсийг эсэргүүцэж тэр муулаад байгаа хүмүүсийг шүүмжилж хийсэн дуу юм байна шүү гэж би ойлгосон. Тэгээд яг энийг үзсний дараа GD-ийн бичлэгийн дундуура камер руугаа харж байгаа хацсныхын утгыг ч гэсэн илүү та нар маань ойлгох бах гэж найдаж байна. Тэгээд дараатай сонсохдоо ч гэсэн илүү хүн ойлгож авах бах. Тэгээд би яг нэг хэдэн хоног айгүй эморсон жоохон депресс маань болсон. Яг энэ тэр үед энэ дуу айгүй энэ дуу сонсгоор айгүй урам уртч юм. Энэ дуу сонсгоор дотроос нэг томьёо гоод хайцсан юм шиг зөөлөж байгаа юм шиг санагдсан. Тэгээд та нарыг ч гэсэн энэ дууг сонсонгоо GD шиг хүнд хэцүү байгаа драмагаа дуусгаад өөрийгөө хайрлаж өөрийгөө дулаан цолж эхлэсэй гэж хүсэж байна. За өнөөдрийн бичлэгтэй маань хамт байсанд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр дахин уулзцгаая. Тэгээд эрүүл хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Өнөөдрийн бичлэгийг өндөрлүүлье. Баярлалаа.